За бүгдээрээ сайн уу? Би өнөөдөр хоёрт бичлэгээ хийж байна. За өнөөдөр ялгаагүй би мөн жижигхэн текст сонгож авсан байгаа. Тэгээ би энд оруулъя. Таад хамт уншаад яваарай. Toby wollte nicht über seine Probleme im Alltag mit uns sprechen. Irgendwie verstehe ich das. Dass Rolltreppen und Rollstühle nicht zusammenpassen. War uns ja auch schon vor dem Projekttag klar. Ich wusste aber nicht, dass man auch mit dem Rollstuhl so gut tanzen kann. Krass. За энэ текст юм. За эхнээс нь хэдүүлээ орчуулъя. За тэгэхээр Toby wollte nicht über seine Probleme im Alltag mit uns sprechen. За энэ дээр болохоор бидний модаль верб нь буюу баймж үйлүг явж байна. Баймж үйлүг өгүүлбэрт ашиглагдахаар бидний үндсэн үйлүг хамгийн төгсгөл бичигддэг. Анхны хэлбэр дээр бичигддэг гэсэн үг. Энэ бол бидний баймж үйлүг буюу одоо модаль вербний дүрэн байх гэдэг байхгүй юу? Тэгвэл баймж үйл үг гэдэг нь Монголын ямар үйл үгнүүдийг хэлээд байгаа юм бэ гэхээс хэрэгтэй чадна гэсэн иймэрхүү утгуудыг. Би хоол хийж чадна. Би ном уншиж чадна гэд юу чадаж байгаагаа хэлхийн тулд яг юу хийж чадаад байгаа гэдэг давхар хоёр үйл үг хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол одоо монголоор бол бидний баймж үйл үг байна гэсэн үг. Тэгэхээр wollen, mögen, sollen, dürfen гэдэг майлан дээр бол баймж үйл үгнүүд байна л да. За энэ дээр болохоор wollen буюу хүсэг гэдэг баймж үйл үг орсон байна. Тэгэхээр Toby wollte болоод ирэхээрээ энэ нь герман хэлний өнгөрсөн цаг буюу претеритум дээр хувираад wollen гэдэг үг маань wollte болсон байгаа хгүй юу? Тэгэхээр энэ бол өнгөрсөн цагийг илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр Toby wollte nicht über seine Probleme im Alltag mit uns sprechen гэдэг бол өдөр тутмын амьдрал байдаг асуудлуудын талаар бид нартэй ярилцахыг хүссэнгүй гэдэг утгыг илэрхийлж байна гэсэн үг. Энэ бол өнгөрсөн цаг дээр бичигдсэн байна. За, über гэдэг бол препозицион байна тий. Энэ тухай гэсэн утгуудыг илэрхийлнэ. За, энэ препозиционыг энэ дэр бол ерөнхийдөө дэлгэрэнгүй тайлбарлахгүй. Хитрхи их сэдв болоод явчихна. За, irgendwie verstehe ich das. За энэ дээр бол бидний дүрм яг хэвэн явагдаж байна тий. Үйлэг 2 дугаар ярианд орсон байна. Irgendwie гэдэг бол ямар нэгэн байдлаар irgendwo гэхээр хаа нэгтэй, irgendwann гэхээр хизээ нэгэн цагт гэсэн утгуудыг илэрхийлдэг байхгүй юу? Хэрэг та хэд бас хүсэх юм бол энэ нь хэрэгтэй гэж үзэх юм бол би та хэдэд энэ талаар бас тайлбарлаад бичлэг оруулж болно. Тэгэхээр irgendwie гэдэг бол ямар нэгэн байдлаар гэсэн утгыг илэрхийлж байгаа гэсэн үг. Ямартай ч те гэсэн утгыг ямартай ч гэсэн утга байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энийг бол би ойлгож байна гэж байна те. Verstehen ойлгох. Тэгээд их гэд эзэн бие дээрээ их verstehe гэд хувирчихсан байна те. Дараагийн өгүүлбэр хэдүүлээ орчуулъя. Das Rolltreppen und Rollstühle nicht zusammenpassen, war uns ja auch schon vor dem Projekttag klar. За эхнээс нь хэдүүлээ өгүүлбэр дотор байгаа нэр өгнүүдээ хараад явъя. Rolltreppen. За энэ болохоор урсдаг шат гэсэн утгатай үг. Энэ дээр болохоор плурал буюу олон тоон дээр байна. Тэгэхээр die Rolltreppe, die Rolltreppen гэж бичнэ гэсэн үг. Энэ бол эмэгтэй хүйс үг байна тийм. Олон тоон дээр мөн ялгаагүй die гэж авна гэсэн үг. За Rollstuhl, der Rollstuhl энэ бол эрэгтэй хүйс үг баггүй юу? Одоо болохоор энэ дээр Rollstühle буюу олон тоон дээр хувираад die Rollstühle болчихсон байгаа гэсэн үг. За zusammenpassen гэдэг бол бидний үйл үг, энэ бол салдаг үйл үг байна. Герман хэлний үйл үгэн дотроо үйл үг салдаг, салдаггүй гэж хуваагддаг. Тэгэхээр энэ үйл үг болохоор бидний салдаг үйл үг байхгүй. Яагаад zusammenpassen гэдэг маань өгүүлбэрийн төгсгөл бичигдсэн байгаа вэ гэхээр тэгээд араас нь кома буюу таслалтай байна тийм үү. Энэ өгүүлбэр нь болохоор дасаас эхлээд кла гэдэг хүртэл гол өгүүлбэр мөн туслах өгүүлбэр хоёр хамтдаа бичигдэж байгаа гэсэн үг байхгүй. Тасаар эхлээд zusammenpassen гэдэг хүртэл болохоор бидний небен заз буюу туслах одоо өгүүлбэр байна гэсэн үг.
Das гэдэг бол гэж гэдэг холбоос. Небензац буюу одоо туслах өгүүлбэр ярьж байгаа тохиолдолд бидний үйл үг үргэлж хамгийн ард бичигдэх ёстой. Da war uns ja auch schon vor dem Projekttag klar. За энийг тэгээд юу гэж орчуулах юм бэ гэхээр урсдаг шат болон одоо тэрэгцэр хоёр нь хоорондоо таарахгүй гэдэг нь биднэрт төслийн өдрөөс өмнө ойлгомжтой байсан, тодорхой байсан гэж орчуулж болно гэсэн үг. Илүү жоохон утга төгөлдөр орчуулвал тий. За дараагийнх нь болохоор ich wusste aber nicht, dass man auch mit dem Rollstuhl so gut tanzen kann. Krass. За ich wusste aber nicht гэдэг бол бидний wissen гэдэг үйл үг явж байна тий. За энэ нь болохоор Германы одоо цагууд дээр өнгөрсөн цаг дээр хувирсан байна. Өнгөрсөн цаг дотроо претеритум дээр хувираад wusste болсон байна тийм үү. Мөн энэ дээр бидний Nebensatz буюу туслах үйл үг явж байна. Тастай холбоотой. Dass man auch mit dem Rollstuhl so gut tanzen kann. За тэрэгцэртэй одоо сайн бүжиглэх боломжтой гэдгийг би мдээгүй байсан гэж хэлж байна тийм. За Rollstuhl гэдэг бол DA буюу эрэгтэй хүйсийн үг. Mit гэдэг бол үргэлж дативтай бичигдэнэ. Mit гэдэг нь хамт цугтаа гэсэн утгыг илэрхийлэх байхгүй. Тэгэхээр митийн араас үргэлж датив авах юм чинь бидний DA Rollstuhl буюу DA гэдэг маань датив дээр үргэлж дэм болдог болохоор mit dem Rollstuhl болсон байна тийм. За ингээд өнөөдөр бол хэдүүлээ орчуулад дуусчлаа. Krass гэдэг бол ерөөхдөө ярианы хэлбэр. Энэ болохоор өдөр тутмын буюу Umgangssprache буюу одоо өдөр тутмын ярианы хэллэгээр ашигладаг бидний хариу үйлдэлийг илэрхийлж байгаа тийм хэлбэр байхгүй юу? Одоо Монголд одоо ямар үгнүүд ашиглах юм? Өө тийм үү. Одоо гал гэдэг дээ шүү дээ. Яг тэр шиг гэсэн үг. Бид нэр гал гэдэг агааг одоо сайхан зүйл хэлж байгаа дээр ч ашиглана. Эсвэл сөрөг зүйл хэлж байгаа дээр ч бид нар ингээд сэтгэл хөдлөлөө ингээ гаргаж илэрхийлж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан krass гэдгийг болохоор бид нар эрэг зүйл дээр ч ашиглаж болно. Эсвэл сөрөг зүйл дээр ч ашиглаж болно. Мөн ямар нэгэн нөхцөл байдал өөрчлөгдөхөд бид нар мөн ашиглаж болдог гэсэн үг. Би ихтэй энэний тайлбарыг германаар оруулъя. Та тэгээд өөрсдөө уншаарай. Мөн энэ дээр гасан шинэ үгний талаар мэдээллийг би орчуулсан тэмүүн жишээтэй хамт оруулъя. Тэгээд та бас ажиллаарай. Тэгээд би та хэдэд хэрвээ намайг хэл сурж байхад хэн нэгэн ийм зөвлөгөө өгсөн ч болоосай гэдэг зүйлийн талаар ярив. Тэр нь юу байсан бэ гэхээр миний хувьд ер нь хэл сурна гэдэг чинь яг юуны тулд хэл сураад байгаа гэдэг нэг асуудал гарч ирж штэ. Мэдээж хэл сураад гадагшаа явмаар байна. Хүмүүстэй ойлголцмоор байна. Тэр хэл дээр ямар нэг юм уншмаар байна. Дуу сонсоод ойлгодог болмоор байна гэд бидэрт амар олон төрлийн ингээ хэрэгцээ байгаа байхгүй юу? Гэтэ хэл сурж байгаагийн нэг зорилго нь болохоор бид нар хин нэгэнтэй л түггүй ойлголцмоор байгаа штэ. Тэгээд намайг одоо анх герман хэл сураад одоо яг одоо нэг хүмүүстэй ингээд ойлголцох хэмжээнд хүрэхээс өмнө надад яг ямар амирх бодлууд байдаг гэсэн бэ гэхээр би герман хэлээр гоё дуудлагатай байх байсан. Гойд дууддаг байх байсан гэж айгүйх боддог гэсэн бэхгүй юу? Тэгээ өгнүүдээ буруу дуудаж байгаагаа мэдхээр хичээд ярьж чадхаа болчихдог. Үгэн цаанаасаа гарахгүй. Тэгээ дотроо ингээд нөгөө одоо амар одоо удаа нөгөө өгнүүдээ хилээл хэлж үзээл ингээд буруу байна гэд тийм тохиолдолд надад айгүйх байсан бэхгүй юу? Тэгэд энэ дээр одоо би болохоор юу гэж боддог болсон бэ гэхээр штий. Бид нэр амнаасаа үг унгаж ижил герман хэл юм уу? Ер нь ямар нэгэн хэлийг сурна гэсэн үг бэхгүй юу? Өөр одоо ямар сурах арга боломж байхаа мэдгүй. Миний бодлоор заяа. Тэгэхээр тэр үгээ зөв хэлнэ үү, буруу хэлнэ үү, амнаасаа үг унгаад ярих хэрэгтэй. Үнэхээр ерөөсөө ичгүй байх хэрэгтэй. Тэр бол амар чухал. Тэгэд ингээд хүмүүс үг хэлэнгүүт наа чи ингэж дууддаггүй штэ. Чи буруу дуудаад байна штэ гэх тохиолдлууд ер нь бол зөндөөл гарна заяа. Тэгээ тэр шүүмжийг айгүй эргээр хүлээж авах сурах хэрэгтэй юм шиг. Надад ч гэсэн ихэндээ ингээд тийм шүүмжийг хүлээж авах амар хэцүү байгаа штэ. Арай гэж амнаасаа үг унгасан чи өөдөөс наад үгээ чи буруу дуудаад байна гэдэлх юм бол oh my god гэл явна штэ. Гэхдээ хэрэг үнэхээр л хэл сурыг гэж бодож байгаа энэ өмжийг үнэхээр эргээр хүлээж аваад тэгвэл яаж дуудах хэвтэй. Би ингэж дуудаад байгаа юм бол ер нь яаж дуудвал тэгвэл зөв юм гэд асуугаад тэгээ сайжруулах хэрэгтэй.
Яг миний дуудлага бол одоо бас асуудалтай заяа. Зарим үгнүүд дээр миний хэл бол ингээд үнэхээр хугарчдаг. Гэхдээ тэр үгийг, тэр үгнүүдийг чэйжлэх гэж өдөр алган хичээх хэрэгтэй гэсэн үг. Амнаасаа ямар нэгэн байдлаар уунаргаад өөртөө ч үнэхээр нөхцөл боломж бүрдэхгүй байвал өөртөө ч хамаагүй германаар ярих хэрэгтэй. Хэрвээ германд байдаг бол үг бичиж аваад дэлгүүрүүдээр гис. Тэгээд 5 үг чэйжлээ гэж бодоход тэр 5 үгийг өдөржин хамгийн багадаа тэр 5 үгийг амнаасаа 10 удаа гарга. Өнгөрсөн одоо ирээдүйн цаг дээр нь бүгдэн дээр нь хувиргаад дэлгүүрт орлоо гэж бодоход тэр үгийг ашиглаад би тэр хүнтэй яаж ярих боломжтой юм бэ гэдэг бүх хөлбөрийг цаасан дээр бичээд тэгээд тэр үгээ амнаасаа унгаад ярих хэрэгтэй. Тэгээ эсвэл ингээд таньдаг найз нөхдөдөө хэлэх хэрэгтэй байхгүй юу? Би өнөөдөр энэ үгийг чийдсэн. Би энэ үгийг юу нь яаж ашиглах вэ? Хамаагүй зүгээр хинд ч хамаагүй би энэ үгийг чийдсэн, би герман хэлээр ингэж явж байгаа, ийм сурж байгаа гэд хэлээд ах хэрэгтэй. Одоо ч гэсэн би тэгдэг заяа. Одоо би хичээл дээр очиод ангийнхаа хүүхдүүдээр очиод тэгдэг заяа. Найз мэз дээр очиод би нэг шинэ үг сурсан гэд тэгээ шинэ үгээ хэлдэг байхгүй. Одоо жишээ нь би эргэнд ви гэдэг үг сурлаа гэж бодъё л доо. Тэгээд би тэрийг очиж хэлдэг заяа. Би энэ үгийг сурсан. Энэ нь ийм утгатай юм байна. Би энийг ингэж ашиглаж болох уу? Би коннектаас бинүүцэн. Би энийг яаж ашиглаж болох юм? Чи надаа ингэж энийг өөр жишээнүүдээр ашиглаж болох жишээ хэлээд өгөөч ч юм уу. Ерөнхийдөө иймэрхүү байдлаар айгүй идэвхтэй байх юм бол герман хэл үнэхээр хурдан сайжрах. Ер нь герман хэл гэдэггүй ер нь бол хэлэн дээрээ илүү хурдан сайжрах боломжтой гэж би бодож байна. Би ерөнхийдөө иймэрхүү аргуудыг ашиглаж байсан. Тэгээд дүүргэжлүүлээ дараагийн бичлэгээр үлзээ. Баяртай.